Хайртай шүтэнтэйгээ хамт ажиллахаар мөрөөдлийнхөө компанид ажилд ортол гүйцэтгэх захирал нь шал өөр хүн байвал яах вэ? Бүр болоогүй. Урчин нь яг тэр даргынхаа нүүр рүү юм шийдэж цусыг нь гаргачаад маргааш нь шууд удирдлагт орно ажиллана гэд төсөөлдөө. Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ бид инээд хөөр хайр дурлалыг нэгэн дор багтааж чадсан My Bias, My Boss цувралын эхний хэсгийг тавчин хүрэхэд бэлэн боллоо. Бичлэгээ дуустал нь хамтдаа үзээрэй. Кино маань эхлэхэд бид гол дүрийн бүсгүй болох Дарамтай танилцах бөгөөд тэрээр өөрийнхөө хамгийн дуртай шүтээн болох Ичаанын амьд тоглолтыг үзэж байгаагаар үйл явдал эхэлдэг. Тэрээр олон жилийн турш түүний үнэн ч шүтэн бишрэгч нь байсан тул энэ мөчид үнэхээр сэтгэл хөдлөл өндөртэй байдаг. Дарамтай хамт түүний сайн найзууд болох Мими, Сиоза нарч мөн Ичаанын улаан фэнүүд юм. Энэ үед Дарам ахлах сургуулийн сурагч байх бөгөөд хизээ нэгэн цагт заавал шүтэнтэйгээ нүүр тулан уулзнаа гэсэн хатуу зорилгыг өөртөө тавьдаг. Ингээд үйл явдал одоо цаг руу шилжих бөгөөд бид Дарамын гэрт ирнэ. Түүний өрөө бүхэлдээ Ичаанын зурагт хуудас цомгуудаар дүүрэн байх нь түүнийг шүтээндээ ямар их донтсныг бэлхнээ харуулдаг. Улмаар тэрээр ажилд орохоор гэрээсээ гарах бөгөөд SC гэх компанид ажилд ордог. Гэвч тэнд ажилласнаар Ичаантай уулзах ямар ч боломжгүй гэдгийг тэрээр тун удахгүй ойлгож бүр ажилласаа гарах талаарч бодоод амждаг. Дараа нь Дарам өөрийн сайн найзууд болох Мими, Сиола нартай уулзсангаа түүний жинхэнэ зорилго бол Ичаанын өөрийнх нь үүсгэн байгуулсан гүйцэтгэх захирлаар нь ажилдаг Apello компанид орох явдал гэдгийг хэлдэг. Apello бол маш алдартай загварын маркетингийн компани юм. Тиймээс Дарам тийшээ шилжиж орох ёстойгоо найзуудтай ярина. Гэхдээ Апелло маш цөөхөн ажилтнтай тул зөвхөн хуруу Дарам цөөхөн хүнийг л шилжүүлж авдаг талаарч тэрээр тайлбарладаг. Хэдий тийм байсан ч Дарам нэгэнтэл Апеллод орж чадвал өөрийн бүхий л ур чадвараа дайчлан хамгийн шилдэг нь болж хүн бүрийн хайртай ажилтан болж чадна гэдэгтээ маш итгэлтэй байдаг. Мөн бид Дарамын шүтээнийхээ амьдралын талаарх өчүүхэн жижиг деталь бүрийг хүртэл алдалгүй судалж мэддэг гэдгийг эндээс хардаг. Өнгөрсөн түүхийг зөвхөл Ичаан маш алдартай айдол хамтлагийн гишүүн байсан ч 10 жилийн өмнө хамтлаганд харж гишүүд тус тусын замыг хөөсөн байдаг. Үүний дараа үйл явдал Дарамын гэрт үргэлжлэх бөгөөд тэрээр маш их довдорж бас хөө сандарсан байдалтай харагддаг. Учир нь маргааш түүний шилжиж орох хүсэлтийн хариу гарах бөгөөд Apello компанид ажиллах боломжтой болсон эсгээ эцэст нь нийгэм мэдэх гэж байгаа нь энэ юм. Маргааш нь SC компанийн гүйцэтгэх захирал нэгэн онцгой зочныг хүлээж буй дүр зургаар үйл явдал цааш хөөрдөг. Тэрхүү зочин нь манай киноны эрэгтэй гол дүр болох Apello компанийн гүйцэтгэх захирал Кан байж таардаг. Тэрээр ирмэгцээ баримт бичгүүдтэй танилцаж SC ийм захиралтай ярилцдаг. Улмаар захирлыг Апеллогийн төслийг хулгаасан гэж шуудхан буруутгадаг. Тэрээр компани руу ирж явах зандаа SC-гийн Апеллогийн хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлагыг бүхэлд нь хуулбарсныг анзаарсан тухайгаа хэлж, тэдэнтэй цаашид ямар ч бизнесийн харилцаа үүсэхгүй гэдгээ хатуу мэдэгддэг. Үүнийг сонссон SC компанийн захирал уурандаа шатаж, Каныг сүрдүүлэх бөгөөд тэднээс зүгээр л ингээд татгалзаж болохгүй гэж уцаарладаг. Гэвч Кан ямар ч сандралгүйгээр захирлуудын талаар санаа зовхын оронд өөрсдийн гэсэн оригинал чиг хандлагыг бий болгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй хэмээн тайвнаар хариулдаг. Яг энэ үед Дарам шилжих хүсэлтийнхээ хариуг түгшин хүлээж буйн гарах бөгөөд тэрээр маш их сандарч бас хүү догдолдог. Эцэст нь тэр хариугаа шалгаж Apello компанид ажиллахаар амжилттай тэнцэнэ мэднэ. Үүнийг харсан даруйдаа тэрээр хязгааргүй ихээр баярлан хөөрдөг. Энэ үед Кан гадаа асгаж явах бөгөөд амжилтаа тэмдэглэж буй Дарам түүнтэй санамсаргүй мөргөлддөг. Дарам баярлсандаа болоод ухаанаа алдах шахан байх тул түргхэн уучлалт гуйгаад довтгсондоо бүжвэлсээр цаашгүй жоддог. Харин Канын туслах Дарамын нүүрний будаг Канын цагаан цамцан дээр тэр чигтээ хөвлөгдөн үлдсэнийг анзаардаг бөгөөд үүнийг харсан туслах нь ихээ хүртэл инээдэг. Төд удалгүй Кан явах гэж байхдаа Дарамыг дахин олж хардаг бөгөөд тэрээр гадаа мөрөөдлийн ажилдаа орсондоо баярлан бүжвэсээр л байдаг. Дараа нь Дарам эцэст нь Apello компанид орох мөрөөдлөө биелүүлсэн тул найзууд болох Мими, Сиола нартайгаа энэ мөчийг тэмдэглэж буй нь ардаг. Тэр орой Кан нэгэн ресторанд
дотны найзтайгаа сууж байдаг. Хэсэг хугацааны дараа Дарам хоёр найзынхаа хамт мөн л тэр ресторанд ирдэг бөгөөд Каны найз Дарамын найзуудын нэгийг харсан даруйда түүнд шууд л анхны харцаар дуралдаг. Энэ зуур Дарам рестораны дотор ханун дүлгөөтэй байгаа И Чанын зурагт хуудсыг олж харах бөгөөд ихэд догтлон эзнээс нь үүнийг авч болох эсхийг асуудаг. Эзэн нь ч зөвшөөрөхөд тэрээр зурагт хуудсыг баяртай нь аргагүй авдаг. Гэвч түүнийг найзууд руугаа буцаж ирэхэд нэгэн залуу тэдэнтэй яриа өдөн сууж байх бөгөөд энэ нь өнөөх таалагдсан охиндоо сэтгэлэг төрүүлэхийг хичээж буй Канын найз байж таардаг. Тэрээр өөрийгөө гайхуулахын тулд илбээ үзүүлж чаднаа гэж хөөрцөглөдөг. Яг энэ мөчид Дарим И Чанын үнцэнтэй зурагт хуудсыг гартаа нандинан барьсан хэвээр байдаг бөгөөд өнөөх залуу илбээ үзүүлэхээр зурагт хуудсыг шүүрэн авах үед санамсаргүйгээр хоёр хэсэг болгон ураад хайчвдаг. Хайртай шүтээнийхэн зураг тасарч урагдахыг харсан Даримын зүрх шимширч яг л уйлах гэж байгаа мэд өрөвдөлттэй харагддаг. Канын найз юу хийснээ ухаарч тэднээс сандран уучлалт гуйгаад Канын хажуу дахь суудлаа ичингүрэн очдог. Энэ явдлын дараа Дарим маш ихээр гуниглаж уух ёстой хэмжээнээсээ хавьгүй ихийг ууж орхидог. Тэрээр нилээд цогцсон үедээ Кантай хамт сууж байсан өнөөх залуу түүний хайртай шүтээн болох И Чанын талаар муу хийж байхыг санамсаргүй сонсдог. Дарим маш үнэнч шүтэн бишрэгч тул хэн нэгэн түүнийг доромжлохыг төвчиж чаддаггүй бөгөөд уурандаа шатаж түүн рүү дайран очиж нэг зүйл шийддэг. Залуу хурдан бултаж амждаг боловч харамсалтай нь өнөөх зүйл нь Кан руу шууд нисэж очоод нүүр рүү нь цогчвдаг бөгөөд үүнээс болоод түүний хамарнаас шууд л цус олгоодож эхэлдэг. Дараагийн хэсэгт Даримын найзууд түүний өмнөөс Канаас дахин уучлалт гуйж буй нь гардаг. Гисэн хэдий ч согтуу хിവэр байгаа Дарим найзуудаасаа яагаад түүнээс уучлалт гуйгаад байгааг асуудаг бөгөөд уучлалт гуйхын оронд түүнтэй маргалдахаар Кан руу өөртөө итгэлтэйгээр алхан очдог. Яг тэр үед найзуудынх нь нэг түүнийг зогсоох гэж байгаад санамсаргүйгээр хөл рүү нь хөшөрлөж орхидог бөгөөд үүнээс болоод Дарим урагшаа бүдэрч Канын яг урд маш эвгүй байрлалтайгаар ундаг. Хүндлэнгөөс харж буй хүмүүс нөхцөл байдлыг бүрмсэн буруугаар ойлгож тэдэн рүү хачин харцаар харж эхэлдэг. Ичсэн Кан түүний гарыг өөрөөсөө хурдан холдуулах үед Дарим шалан дээр очдог. Хэдий тэгсэн ч эргэн тойрны хүмүүс тэднийг яг л шал өөр зүйл харсан мэт ширцээр л байдаг. Даримын найз хүмүүст түүнийг зөвхөн уучлалт гуйхыг л хичээсэн юм хэмээн сандран тайлбарладаг. Цугларсан хүмүүс рүү харж байгаад Кан тэдэнд зүгээр л явахыг сануулдаг. Хожим нь Даримын найзууд түүнийг гэрт нь хүргэж өгдөг бөгөөд түүнийг их уухаараа өөрийгөө бүрэн хянаж чадхаа болж юу хийж байгаагаа огт мэддэггүйг нь гомдлон ярьцгаадаг. Маргааш өглөө нь Дарим албан ёсоор Apollo компанид ажилд ордог. Мөрөөдөл нь биелээ олсон тул тэрээр урьд өмнө хизээж байгаагүйгээрээ жаргалтай байдаг бөгөөд түүнтэй хамт өөр хоёр шинэ ажилтан мөн компанид нэгддэг. Өдөлгүй Мёнг гэх багийн асах шинэ ажилтнуудыг угтан авахар ирдэг бөгөөд тэдэнд офисыг танилцуулж хилтэс бүрээр оруулж эхэлдэг. Дарим маш их догдолсон тул өөрийгөө арай ядан барьж буйгаар энэ хэсэг өндөрлөдөг. Эцэст нь Мёнг тэдний гүйцэтгэх захирлын өрөөний үүдэн тавьчаад одоо захиралтай уулзаж өөрсдийгөө танилцуулнаа гэж хэлдэг. Дайрам үүнийг сонсмогцоо шүтээн И Чантайгаа анх удаага уулзах нь гэж бодоод довтлолоо барьж дийлдэггүй. Гэвч захирал түүнтэй гар барихаар дөхөж ирэхэд дайрам түүний царайг сая л нэг харж хачин ихээр зочирддог. Учир нь түүний уур зогсож буй хүн И Чан огтхонч биш байж таарна. Түүний өмнө өөр хинч биш. Өнөөх Кан зогсож байх нь тэр. Түүнийг таньсан даруйдаа дайрам чангаар орилж орхидог. Тэгснээ хэлэх үгээ олж ядан хитрхи их цочирдсондоо таг дөгөө болчихно. Тэрээр И Чантай хамт ажиллана гэж итгээд Апеллод орсон ч оронд нь Кан энэ компанийн гүйцэтгэх захирал гээд өмнө нь зогсож байхыг харнаа гэж зүүдлээж үгүй биз. Дараа нь бусад хүмүүс тарж явах үед дайрам ханан дээр хит хитэн жаазтай зургийг анзаарч хардаг. Тэдгээр донд И Чанын зураг байхыг хараад тэрээр чимээгүйхэн ширтэн зогсно. Яг энэ үед Кан гинт дайрмын нэрийг дуудсанд тэрээр маш их цочсондоо идэж байсандоо харчихдаг. Энэ үед Мёнгч мөн хурж ирнэ. Дайрам амьсгалж чадахгүй сандарч эхлэхэд Кан тэр даруй араас нь тэгэрч ходоод нь пос газар нь хүчтэй дарж хаймлхийн мэх хийдэг. Хэсэгхэн хугацааны дараа өнөөх тээгэлсэн хоол амнаас нь үсрэн гарч тэрээр дахин хэвийн амьсгалж эхэлнэ.
Харамсалтай нь энэ явдал офисынхны дунд гэрлийн хурдаар тархаж хүн бүр л үүнийг ярьж шоолж инээлдэнэ. Харин Мёнг дайрмыг тайвшруулж энэ зүйл гачил байдаг тул хэвийн үзэлдэл хэмээн хэлдэг. Хүмүүс үргэлжил хов жив ярьж явдаг болохоор тэдэнд анхаарал хандуулж санаа зовох огт хэрэггүй гэж зөвлөнө. Хожим нь дайрмын хоёр найз түүнээс эцэст нь шүтээн И Чантайгаа уулзсан эсхийг догтлонгүй асуудаг. Урам нь хугарсан тэрээр И Чан энэ компанид ажиллахаа болсон төдийгүй өөр хүн гүйцэтгэх захирал болсон тухай гүнэгтэйгээр ярьж өгдөг. Үүнтэй зэрэгцэн Кан дайрмыг өмнө нь SC компанид ажиллаж байсныг мэдээд түүний өнгөрсөн түүхийг судалж эхэлнэ. Түүний хувийн туслах ихэд сэжиглэж, магадгүй захирал Ким түүнийг компанийг нууцаар тагнаж чагнахаар Апелло руу тагнуул болгон явуулсан байж магадгүй гэх таамгийг дэвшүүлдэг. Туслахынхаа таамгийг сонссон Кан түүнд дайрмыг сайтар ажиллаж нүд салгахгүй байхыг даалгана. Дараагийн хэсэгт Кан нэгэн компанийн арга хэмжээнд оролцож байхтай таарах ба тэнд захирал Ким ч мөн хүрэгцэн ирдэг. Хүлээж байсанчлан тэр хоёр шууд л бие биерүүгээ хатуу ширүүн үгс чулуудаж эхэлнэ. Кан ёчтойгоор инээмсэрлэж захирал Кимээс ялгаатай нь тэр бусад компаниуд руу тагнуул хийлгэхээр хүн явуулдаггүй хэмээн хатгаж хэлдэг. Захирал Ким үл тоосон байдагтай инээмсэрлэж магадгүй Апеллогоос хэн нэгэн нь тэдний компани дотор бас ажиллаж байгаа ч юм билүү хэмээн эргүүлэн цохино. Тэрээр Каныг ч гэсэн тэнд нууцаар тагнуул шургуулсан эсхийг басангүйгээр асуудаг. Кан энэхүү утгагүй маргааныг цааш үргэлжлүүлэхийг хүсэлгүй зүгээр л цааш эргээд алхачихдаг. Түүнийг явж байхад нэгэн эмэгтэй дөхөж ирнэ. Тэр эмэгтэйг Юун гэдэг ба Economics Times сэтгүүлийн сурвалжлагч аж. Тэрээр нэрийн хуудасаас харваж ярилцлага авахаар тусгайлан уулзаж болох эсхийг лавладаг. Гэвч Кан өөрт нь ямар ч зав байхгүй гэдгийг хэлээд ийгдгээр татгалздаг. Энэ үед Кан руу хэн нэгэн залгах бөгөөд тэрээр арга хэмжээг орхиж гардаг. Төд удалгүй түүний ганцаараа сууж байхад И Чан гинт хурж ирээд түүнтэй яриа өдөж эхэлнэ. И Чан Кантай урьд өмнө байгаагүйгээр дотн харилцах бөгөөд ярилцах зураа бараг л наалдах шахан байдаг. Яг энэ үед сурвалжлагч Юун тэднийг алсаас ажиглаж байхыг бид харна. Тэднийг ямар ойр дотн байгааг харсан тэрээр нөхцөл байдлыг бүрэмсэн буруугаар ойлгож шал өөр зүйл төсөөлж эхэлдэг. Нөгөөтэйгүр Дарам Апелло компанид ажилласан эхний өдрөө болсон бүх үйл явдлын талаар бодсоор л байдаг. Түүний хоёр найз гүйцэтгэх захирлаас аль болох хол байхыг зөвлөнө. Маргааш нь Дарам тэдний зөвлөгөөг даах бөгөөд ажигдаа бүх анхаарлаа төвлөрүүлж Канын ойролцоо очихоос бүх чадлаараа зайлсхийхийг хичээдэг. Тэр орой Апеллогийн баг бүрэлдэхүүн бүхэлдээ байгууллагын орой хоолнд цугларна. Шинэ ажилтнууд саяхан ажилд орсон тул Дарамч мөн тэнд байдаг. Түүнийг очих үед ихэнх ажилтнууд хэдийнэ нилээд хідэн хундаг татчихсан байдаг. Хэсэг хугацааны дараа Канч мөн орой хоолнд нэгдэж хүмүүстэй хамт суудаг. Эргэн тойрны ажиглах зураа тэрээр Дармын ууж байгааг анзаарна. Тэр багийн ахлагчдаа шинэ ажилтнуудыг хэтрүүлж уух үе. Сайн анхаараарай хэмээн аяархан захидаг. Дараа нь тэр Дарамт хандан түүнийг хангалттай уусан байна. Байдалд ортохоос өмнө харих хэрэгтэйг шуурдган хэлнэ. Дарам ресторанаас гарах хэдий ч хэдийнэ ухаанаа алдтлаа согтсон байдаг. Төд удалгүй Канч мөн гадаа гарч ирнэ. Тэр компанийн байрны ойролцоо захирал Ким зогсож байхыг олж хардаг. Түүнийг тэнд байгааг харсан Кан шууд захирал Кимид Дарамтай нууцаар уулзахаар иржтэй хэмээн сэжиглэж эхэлнэ. Тэрээр офис руу яаран буцаж орох бөгөөд Дармыг түүний өрөөнд И Чанын зураг руу чимээг үхэн ширтээд зогсож байхыг хардаг. Айхсан Кан түүнээс харих ёстой байтал яагаад одоо болтол энд байгааг нь асууна. Дарам зөвхөн И Чанын зургийг дарж авах бижил буцаж ирснээ ичингүрэн хүлээн зөвшөөрдөг. Гэвч үгээ хэлж дуусах мөчтөө тэр хит их согтсны улмаас гинт ухаан алдан унана. Кан гадаадын түнштэй хийх чухал уулзалтанд явхаасаа өмнө түүнийг офисын буудан дээр зөөлөн хэвтүүлдэг. Уулзалт дууссаны дараа тэр буцаж ирээд Дармын бүх гүн нойрсоор байгааг анзаардаг. Тэрээр түүнийг сэрээхийг хүсээгүй тул өөрөө ч бас амархаар хажууд нь буудан дээр хэвтээд өгдөг. Маргааш өглөө Дарам эцэст нь нэг сэрнэ. Гүйцэтгэх захирлын өрөөнд байгаагаа мэдсэн даруйда тэрээр сандралдаж өрөөнөөс шууд л ухасхийн гарч гүйдэг. Гадаа гарахдаа тэрээр найзуудынхаа нэгтээ таарах бөгөөд найз нь түүнийг дахиад л хэтрүүлж уулаа хэмээн уурлаж загнадаг. Тэрээр Даран цогтох болгондоо тасраад юу ч санахгүй болчихдог муу зуршлыг нь сануулна.
Гэмшсэн дарам чин сэтгэлээсээ ууршлалт гуйдаг. Хожим нь түүнийг оффист ирэхэд бүгд ч гайхмаар нь түүнийг мартаж эхэлдэг. Тэд түүнийг өнгөрсөн шөнө үнэхээр дог байсан. Уух зүйлсийг өөртөө итгэлтэйгээр онгойлгож, хүн бүрт хундгалж өгсөн тухай ярина. Дарам юу болсныг санахтаж цөхрөнгөө баран хичээх боловч согцсноос хойш бүх зүйл түнэр харанхуй мэд хിവэр л байна. Тэр үүний талаар бодох тусам улам бүр стресст орно. Яг тэр үед нөгөө хоёр шинэ ажилтан хурж ирээд өнгөрсөн шөнө захирал Чан компани дээр зочилж ирсэн талаар дуулгадаг. Үүнийг сонссон даруйдаа Дарам бүр мөсөн сүрэх мэт болно. Ухаангүй шахан байх хооронд нь хайртай шүтээн нь офс дээр ирж олон жил мөрөөдсөн боломжоо алдсандаа тэрээр итгэж ядна. Өргөдмөр байдалд орсон тэрээр үүний оронд зүгээр л үхчихсэн дээр байж химэн сүржин дуйгардаг. Түүнийг офис дундуур унигтайхан алхаж явхад гинт Кан урд нь гараад ирдэг. Түүнийг харсан даруйд урьд шөнийн бүх дурсамж нь хар усан сум мэд орж ирнэ. Тэр сэрэх үедээ Каны хажууд буудан дээр унтаж байснаа сандаг. Ичсэн тэрээр тэр даруй уучлалт гуйж эхэлнэ. Кан харин өнгөрсөн шөнөд болсон бүх зүйлийг мартахыг тайвнаар хэлдэг. Мөн бусад хүмүүс нөхцөл байдлыг амархан буруугаар ойлгож болох тул дахиж хизээж ийм зүйл гаргаж болохгүйд хатуу анхааруулдаг. Дарам дахин нэг уучлалт гуйгаад хурдан алхан одно. Гэвч тэр санамсаргүйгээр эд зүйлсээ шалан дээр унгаж орхидог. Кан түүнийг нь аваад буцааж өгөхөөр араас нь дагна. Харин Дарам түүнтэй нүүр тулхаас хэтэрхий их ичиж байсан тул цахилгаан шат руу яарангүйдэг. Цахилгаан шатны хаалга нээгдэх тэр мөчид тэрээр хөшөө шиг л таг атчихно. Цахилгаан шатн дотор зогсож байсан хүн бол Чан өөрөө байж таардаг. Дарам амьдралдаа анх удаа олон жил шүтэн биширсэн шүтэнтэйгээ нүүр тулан зогсож буйна энэ юм. Тэрээр хэтэрхий их цачигдсандоо ганц ч хүдэрч чаддгүй. Хэсэгхэн хугацааны дараа Канч мөн хурж ирээд Дарамд саяхан санамсаргүй унагсан төрөгчийг нь өгдөг. Тэрээр ээлдгээр талархал илэрхийлнэ. Яг цахилгаан шатны хаалга хаагдахын даваан дээр Чан тэднийг зогсоож Дармаас дотогш орохгүй юм уу гэж асууд. Сандарч мэгцэн Дарам цахилгаан шат руу орж аль болох тайван байхыг хичээдэг. Цахилгаан шатн дотор Чан түүний ажилтны үнэмлэхийг анзаарч шинэ ажилтан гэдгийг нь мэднэ. Тэгээд түүнээс өнгөрсөн шөнө компани үдэшлэг дээр яагаад байгаагүйг нь асуудаг. Ичиж зогсон Дарам жаахан хэтрүүлж уугаад эрт явах шаардлага гарсан тухайга тайлбарладаг. Чан үүнийг сонсоод инээмсэглэж түүнийг нэрээр нь дуудам гар барихаар гараа сумна. Дайрам шүтэнтэйгээ гар барьж байгаадаа хязгааргүй их баярлаж юу болоод байгаагч бараг л итгэж ядам зогсдог. Хэсэгхэн хугацааны дараа цахилгаан шат түүний гарах давхарт ирэх тул тэрээр ээлдгээр баяртай гэж хэлээд гарч оддог. Гэвч хаалга хаагдахын яг өмнөхөн Чан түүний хүзүүнд зүйлттэй байгаа зүйлтийг анзаарч хардаг. Тэрээр зүгээр л чимээгүйхэн ширтсээр цааш явдаг. Энэ хооронд Дайрам эцэст нь өөрийн хайртай одтойгоо уулзаж бүр гар барьсандаа баярлаж хөөрсөндөө хаграх шахам явдаг. Доор машины зогсоол дээр Чан өөрийнхөө гар руу харж буйг бид харна. Яг энэ мөчид түүний гартаа барьсан зүйл нь Дайрамын зүүсэнтэй яг ижилхэн зүйлт байдаг бөгөөд энэ нь биднийг хэдэн жилийн өмнөх үйл явдал руу хүтэгдэг. Тэр үед Чан гар урлалын дэлгүүрт яг тэр зүйлтийг өөрийн гараар хийгээд сууж байдаг. Яг энэ үед сургуулийн сурагч байсан бяцхан Дайрам өөртөө зүйлт хөдөлтөж авахар тус дэлгүүрт орж ирнэ. Тэр Чаны хийсэн зүйлтийг харсан даруйдаа маш их таалагдж энэ давтагдшгүй загвар нь яг л түүний шүтээний хийдэг зүйлстэй адилхан харагдаж байна хэмээн дуу алддаг. Чан түүний хийсэн бүхнийг нууцаар сонсдог. Харамсалтай нь дэлгүүрийн эзэн Дайрамд тэрхүү зүйлд зардаг бараа биш гэдгийг хэлнэ. Тэрч байтугай өнөөдөр түүний төрсөн өдөр байгаа юм гэж хэлээд бодлыг нь өөрчлөхийг хичээсэн ч дэлгүүрийн эзэн төвшөөрдөггүй. Урам нь хугарсан тэрээр дэлгүүрээс чимээгүйхэн гарч оддог. Одоо бид эргээд одоо цагтаа ирэх бөгөөд Чан яг тэр өдрийг дурсан санаж буйн харагдана. Нөгөөтэйгөр Дайрам гудамжаар алхаж явахдаа Чаны зурагт хуудсыг олж хардаг. Зүгээр л үүнийг харах нь хүртэл
хүртэл түүнийг догтлуулж инээмсэглэл подруулахад хүргэнэ. Хожим нь тэрээр гэртээ буцаж ирэхэд Мими, Сиола хоёр түүнийг тесэн ядан хүлээж байдаг. Дайрам эцэст нь өөрийн хайртай шүтээнтэйгээ нүүр тулан уулзаж чадсан тул тэд гуруулаа энэ мөчийг тэмдэглэцгээдэг. Тэрээр найзууддаа бүр түүнтэй гар барьсан тухайгааж баяртайгаар хуучлана. Гэвч найзуудынх нь нэг түүнд нэгэн цагт энэ зүйлтийг хайртай алдартнаасаа бэлгэнд авсан гэж ярьж байсныг нь сануулдаг. Үүнээс үүдээд бид дахин нэг өнгөрсөн дурсамж руу очино. Бяцхан дайрам төрсөн өдрөөрөө гэрлүүгээ алхаж явхад гинт хэн нэгэн түүний араас түхэж ирдэг. Тэр хүн маск малгай хоёлынгэн өмссөн байсан тул хэн болохыг нь таних ямар ч боломжгүй байдаг. Тэр ердөөл түүнд төрсөн өдрийн мэнд хүргээд өнөөх зүйлтийг бэлэг болгон өгөөд чимээгүйхэн цааш алхан оддог ба царайгаа бүрэн халахсан байсан тул дайрам түүнийг хэн болохыг хизээж олж мэдээгүй байдаг. Буцаад одоо цагт тэрээр найзууддаа одоо бодоод байхад тэрхүү нууцлаг хүний хоолоо яг л чааны их шиг сонсогдсныг сая л нэг ухаарч буйгаа хэлдэг. Маргааш нь Апелло компани дээр дайрам тус компани гадаадад хэрэгжүүлэх төсөлтэй болсон ба нэг ажилтныг сонгож Нью-Йорк руу явуулах гэж байгаа талаар олж дуулна. Тэрээр чааныг хүртэл энэ төслийн бүрэлдэхүүнд багтахыг мэдээд бүр чихээр догторч эхэлнэ. Гэвч хэнийг сонгох эцэн шийдвэрийг өөр хинч биш өнөөх Кан гарган гэдгийг багийн ахлагч нь тайлбарладаг. Үүнийг сонсон даруйд түүний бүх догтлол үгүй болж салхинд хийсэх мэт замхарна. Тэр оройн Дарам өөрийгөө хурцлж ингээд бууж өгөх ямар ч боломжгүй хэмээн зоригжуулдаг. Тэрээр даргаа өөрийг нь сонгохыг ямар нэгэн байдлаар ятгахаар шийддэг. Маргааш нь тэр багийн ахлагчаасаа Каны дуртай бүх зүйлийн талаар шалгааж эхэлнэ. Түүний эхний оролдлого нь түүнд кофе авчирч өгөх байсан ч Кан түүнд өдөрт ганцхан удаа л кофе уудад идгээ шуудхан хэлчихдэг. Бууж өгөхийг хүсээгүй Дарам түүнд хань болохоор дээгүүр рүү дан гардаг. Харамсалтай нь тэр өөрөө ч мэдэхгүйгээр хамгийн үзэсгэлэнтэй байгалийн үзмжийг хасгалан яг урд нь зогсчихдог. Кан түүнд харагтац халахлаад байгаа тул хойшоо болохыг тайвнаар сануулна. Ингээд түүний хоёр дахь төлөвлөгөөч мөн бүтгэхээр төгсдөг. Үүний дараа тэр сайн сэтгэгдэл үлдээх гэж найдаж түүний цамцыг магтдаг. Кан харин үүнийг өчигдөр өмссөн цамцал байна хэмээн томжиргүйхэн хариулна. Гисэн хэдий ч Дармыг явсны дараа тэрээр сэмхэн очиж өөрийнхөө тусгалыг харан инээмсэглэх нь түүний магтаалд илт баяртай байгааг илтгэдэг. Яг энэ үед хувийн туслах нь орж ирээд Дармын өнгөрсөн түүхийг судалсан тухайга илтгэдэг. Бүх зүйлийг шалгасан ч тэд ямар ч сэжигтэй зүйл олоогүй байдаг. Гэсэн ч тэд хоёулаа түүнийг ямар нэгэн зүйл нууж байгаа гэдэгт итгэсээр л үлддэг. Хожим нь Дарам найзууддаа болсон бүх явдлыг ярьж өгнө. Тэднийг ярилцах зуур Сиола уцаа ухаж байгаад нэгэн онлайн нийтлэл олж уншдаг. Тэрхүү нийтлэлд Чан хэмээх хуучин айдал залуу өөрийн үүсгэн байгуулсан компанийнхаа гүйцэтгэх захиралтай нууцаар болзож байгаа тухай бичсэн байр. Нийтлэлийн доорх сэтгэгдлүүд ч мөн тэрхүү гүйцэтгэх захирлыг Канаас өөр хинч биш хэмээн батлах хүмүүсээр дүүрэн байдаг. Бүгдийг унснийхаа дараа Дарам энэхүү цурхалд итгэхээс шууд л татгалзана. Тэрээр интернет дэх хүмүүс юу дуртайгаа бичиж чаддаг болохоор энэ бүхэн үнэн байх ямар ч боломжгүй хэмээн гүжүүдэлдэг. Маргааш өглөө нь Кан Чанын гэрт зочирж очдог. Түүний гэр тэр чигтээ эмх замраагүй байсан тул Кан бүх зүйлийг өөрөө цэвэрлэж эхэлнэ. Тэрч байтугай Чанд өглөөний цай бэлтгэж өгдөг. Хоолыг амсаж үзээд Чан инээнсэрлэн зөвхөн Канын ээж л ингэж амттай хоол хийдэг байсан юм да хэмээн дурсдаг. Гэвч энэ үгийг хэлсэн даруйдаа тэр гинтхэн таг дуугүй болчихдог. Үүний дараа Чан Канаас өнөөдөр өдрийн хоолндоо юу авч явах гэж байгааг нь асууна. Кан юу ч авч явахгүй гэж хариулахад Чан нэг найз нь өгсөн юм хэмээн жижигхэн байдаг. Кан тэр савыг аваад офис руугаа буцдаг. Хожим нь тэр савыг нээж үзэхэд дотор нь хит хитэн кекс байхыг олж харна. Тэр энгийнээр нэгийг нь авч идэх боловч дахин нэг кекс авах үедээ дотор нь ямар нэгэн зүйл нуусныг олж мэддэг. Өөр хэн нэгэн анзаарахаас өмнө тэр үнийг хурдхан нууж орхидог. Учир нь Дарам гинтхэн өрөөнд нь ороод ирсэн хэрэг. Түүнийг гармагц Кан шууд л Чан руу залгаж онд байсан зүйлээ ирж буцааж авахыг шаарддаг. Дараагийн хэсэгт бүгд хуралд сууж буйн гардаг. Туслах менежер Хи Сүү дараагийн загварын үеэрэлд зориулсан тренд болж буй Озун хувцсны талаар санаанууд танилцуулж эхэлнэ.
Кан түүнээс яг юу санал болгох гээд байгааг нь тодруулж асуудаг. Тэрээр дараагийн коллекцийнхоо зуслангийн сэдэвтэй концепцийг тайлбарлаж эхлэх боловч энэ нь Канд төдийлөн сэтгэгдэл төрүүлж чаддаггүй. Тэрээр энэ санаагаа дахин танилцуулахаасаа өмнө илүү наривчлан судлахыг түүнд өргөддөг. Үүний дараа Кан компани маргааш нэгэн арга хэмжээ зохион байгуулах гэж байгааг дуулгадаг. Тэр компанийн сошиал хаягт байршуулах зураг дарж, бичлэг хийх нэг ажилтан хэрэгтэй байгаагаа хэлдэг. Хурлын өрөө ажилтнуудаар дүүрэн байсан хэдий ч Дармал ганцаараа өөртөө итгэлтэйгээр гараа өргөдөг. Багийн ахлагч нь ч түүнийг дэмждэг боловч туслах менежер Хи Сүү бас энэ ажлыг хийхээр сайн дураараа нэрээ дэвшүүлдэг. Хэдий тийм байсан ч Кан Хи Сүүгийн хүсэлтээс татгалзаж оронд нь Дармыг сонгодог. Тэгээд түүнийг яг 14-т өөрийнх нь өрөөнд ирэхийг даалгадаг. Хожим нь Дарм хідэн хавцтай бичвэр баримт тэрвэрсээр Канын өрөөнд орж ирнэ. Тэдгээрийг ширээн дээр тавих зураа тэрээр өрөөнд доторх бүх зүйл ямар төгс эмх цэгцтэй байгааг анзаардаг. Удалгүй түүний харц жаадтай зураг дээр тусах бөгөөд зурган дээр Кан камер руу биш харин И Чан руу харж байгааг тэр олж хардаг. Цааш үргэлжлүүлэн тойруулж харах үедээ тэрээр араар бичсэн нэгэн захидал олдог. Сонирхсон тэрээр түүнийг уншиж үзэхэд би чамд хайртай чандуу гэсэн үгс байх нь тэр. Үүнийг уншсан даруйдаа тэрээр нөхцөл байдлыг бүрэмсэн буруугаар ойлгож Кан энэ захидлыг И Чанд зориулж бичсэн байна хэмээн шууд л таамаглаж орхидог. Яг тэр үед гаднаас хэн нэгэн дүхэж ирэх чимээ сонсогддог. Сандран твцэн тэрээр захидхийг олсон газартаа бушуухан буцааж тавина. Хэдхэн секундын дараа Кан өрөөндөө орж ирдэг. Түүний хамгийн түрүүнд хийдэг зүйл бол Дарм ямар нэгэн зүйлд хүрсэн эсвэл хөдлөгсөн эсхийг магадлан өрөөгөө сайтар ажиглах явдал байлаа. Дараагийн хэсэгт Кан, Дарм хоёр арга хэмжээ рүү хамтдаа явж буй нь гардаг. Замдаа Кан түүнээс яагаад Apollo компанид орохоор шийдсэн талаар нь асуудаг. Дарм өөрийн жинхэнэ нөөц бололцоогоо нээж, өөрт нь үнэхээр ямар ур чадварууд байгааг олж мэдхийг хүссэн хэмээн хариулна. Тэгснээ илүү зөөлөн хоолоогоор бас хэн нэгэнтэй уулзахыг хүссэн юм а хэмээн аяархан нэмж хэлдэг. Харамсалтай нь Кан түүний үгийг сонсчоод хинтээ уулзахыг хүссэн юм бэ гэж шууд л шалгаадаг. Санамсаргүй асуултад байц алдсан Дарм сэдвээ хурдхан өөрчилж зүгээр л өөртөө ярьсан юм а хэмээн булзааруулдаг. Тэгээд тэрээр Канаас яг ижил зүйлийг асууж түүнийг анх яагаад энэ компанид орсныг нь сонирхон асуудаг. Кан үүний хариуд ямар ч нууж хаалгүйгээр анх нэгэн онцгой хүнээс шалтгаалж энэ компанид орж байсан хэдий ч цаг хугацаа өнгөрхийн хэрээр ажилдаа жинкнээсээ дурлаж компанида дассан тухайга чин сэтгэлээсээ хуучилдаг. Дарам үүнийг сонссон даруйдаа өнөөх онцгой хүн гэдгийг нь И Чан байна хэмээн шууд л таамаглаж орхино. Удалгүй тэд загварын арга хэмжээнд хүрэлцэн ирэх бөгөөд загвар өмсөгчид тайзнаа алхаж байх үед гэнт тэдний нэг нь хальтарч ундаг. Туслахыг хүссэн Дарам осол юунаас болж гарсныг шалгахаар тайзан дээр сайн дураараа гарна. Гэвч тэр өөрөө дээгүүр нь алхаж байхдаа мөн л хальтарч унах шахдаг. Үүнийг харсан Кан түрхэн ухсгийж түүнийг унахаас нь өмнө амжиж барьж авдаг. Хэсэгхэн зуурт Дарам Канын гар дээр тэврүүлэн зогсох бөгөөд Кан түүнд хэрв унсан бол ноцтой бэртэж мэдэх байсан тул илүү болгоомжтой байхыг сануулна. Энэ зуур И Чан өөрийн хамтран павловч Юунтэй хамт хамгийн сүүлийн үеийн төслөө сурталчилж буй нь гардаг. Арга хэмжээ дууссаны дараа Юун И Чаныг даган өрөөнд нь орж ирээд өөрийнх нь өгсөн бэлгийг харсан эсхийг лавладаг. И Чан харин тэрхүү бэлгийг хэдийнэ нэг найздаа өгчихсөн хэмээн тоомжиргүй хариулах бөгөөд үүнийг сонссон Юун маш ихээр бухимдана. Тэрээр мөн утсаа авахгүй тасралтгүй үл тоож байгаад нь гомдлож яагаад түүнээс ингээд зүхтаад байгааг нь байцааж эхэлнэ. И Чан тэд хэдийнэ салсан гэдгийг тайвнаар сануулад бодит байдагтай эвлэрэх хэрэгтэйг хэлдэг. Тэсэн хэдий ч Юун үүнд итгэхийг хүсэхгүй бөгөөд хизээж салахгүй хэмээн дөрүүдсээр байдаг. И Чан түүнд ямар ч хайр сэтгэл үлдээгүй гэдгээ маш тодорхой хэлэх боловч Юун түүнийг явуулахыг огтхон ч хүсэхгүй хэвээр л байна. Нөгөөтэйгүүр Кан, Дарам хоёр өмнөх явдлаас болоод хоёулаа нилээд эвгүй байдалд орсон тул бие биенээсээ зайгаа барьсгийж хамтдаа буцаж явах нь харагдана. Яг тэр үед Кан руу И Чанаас дуудлага ирдэг. Кан өөрөө ч анзааралгүйгээр утсаа чанга яригч дээр нь тавиад авчихдаг. И Чан тоглоом шоглоом хийж тэд бүхэл бүтэн шөнийг хамт өнгөрөөж бүр өглөө нь хүртэл хамт сэрсэн талаар ярьж гарна.
Мэдээж тэр ердөө л Канаар тоглож байсан ч үүнийг сонссон Дарам бүх зүйлийг шууд л жинхэнэж хүлээж авдаг. Өмнө нь хэд хэдэн нөхцөл байдлыг буруугаар ойлгоод амжсан тэрээр Кан И Чан хоёрыг нууцаар үерхдэг гэдэгт бүр ч илүү бат итгэж орхидог. Хожим нь Дарам оффистоо буцаж ирэх боловч санамсаргүй сонссон зүйлээ бодохоос огтхон ч салж чадахгүй л байлаа. Тэр чихвчээ зүүж ажиллах зураа дуу сонсох бөгөөд хэсэг хугацааны дараа И Чан гинт түүний урд гарч ирээд яриа үдэж эхэлнэ. Тэр Дармыг олон жилийн турш түүний хуучин хамтлагийн үнэнд шүтэн бишрэгч байсныг мэдэн дидгээ хэлдэг. Мөн хамтлаг хэдийнэ тарсан хэдий ч одоо хүртэл тэднийг дэмжсээр байгаад нь талархснаа илэрхийлдэг. Дарамж үргэлж тэдний хамгийн том фэнүүдийн нэг байсан гэдгээ баяртайгаар хүлээн зөвшөөрнө. Үүний дараа И Чан гинтхэн түүний утасны дугаарыг асууж Дармыг гайхшуулна. Дарим утсаа офис дээр санамсаргүй орхичихсан гэдгээ сандран тайлбарладаг. Гэтэл И Чан түүний хүлээхийн оронд зүгээр л гарынх нь артаал дээр утасны дугаараа бичээд үлдээдэг. Мэдээч хэрээр Дарам баярлсандаа хүлэн газар хүрэхгүй шилдэг. Тэрээр энэхүү баяртай мэдээгээ Мими Сёла хоёрт шууд л буулгах бөгөөд найзууд нь ч түүнээс дутхгүй хөөрөн баярладаг. Мими тэсэлгүй өнөөх дугаар руу нууцаар залгаж орхино. Утас холбогдох үед Дарам маш их тогтлон мэндэлж И Чаныг Чанду гэх өхөөрдөм нэрээр нь дууддаг. Учир нь И Чан өмнө нь түүнд ингэж дуудаж болно гэж хэлж байсан юм. Гэтэл утасны цаанаас И Чан биш, харин Юн хариу өгдөг. Дарам эмэгтэй хүний дуу сонссон даруйда Юнг И Чаны найз охин нь байна гэж шууд л таамагладаг. Ичиж сандарсан тэрээр өөрийгөө И Чанын компанид ажилладаг хэмээн хурдхан танилцуулаад уцаа тасалдаг. Энэ үед Юн И Чанын утасны дуудлагын түүхийг чимээгүйхэн устгаж амждаг. Яг тэр үед И Чан өрөөнд орж ирээд түүнээс энд юу хийж байгааг нь асуух бөгөөд өөрийнх нь төвшөөрлөхгүйгээр өрөөнд нь орж ирэхгүй байхыг удаа дараа сануулж байснаа хатуухан хэлдэг. Гэртээ буцаж ирсэн Дарам өөрөөс нь асуулгүйгээр И Чан руу залгасан хоёр найзаа зэмлдэг. Хэдий тийм ч И Чан шиг хүн найз охинтой байх нь бүрэн хэвийн үзэгдэл хэмээн өөрийгөө тайвшруулна. Тэр орой шүдээ угааж байхдаа ч Дарам санамсаргүйгээр уцаар залгаж түүнд түүг удчихсан болов хэмээн дотроо шаналсаар л байдаг. Оронд орсон хойнооч энэ бодлоосоо салж чаддаггүй. Тэгтэл гинт өөр нэг бодол толгойд нь зурсгийн орж ирэх бөгөөд хэрв И Чан үнэхээр найз охинтой юм бол Кан яах болж байна хэмээн санааширхан тэр. Маргааш өглөө Дарам офис дээр ирээд Кан И Чангийн зургуудын нэг рүү чимээгүйхэн ширтэж байхыг анзаардаг. Бүр нүдээ нухаж байгааг нь хүртэл хардаг. Толгойд нь хэдийнэ бий болсон өнөөх төөрөглүүдээсээ болоод Дарам Каныг И Чанд дурлсан бүтэхүү хайраасаа болоод нууцаар уйлж байна гэдэгт бүрэн итгэж орхидог. Түүнийг өрөвдсөн Дарам аяг кофе худалдаж аваад түүнд сэтгэлээр унахгүй байхыг зөөлнөөс зөвлөдөг. Гайхмаар нь Кан үнэхээр тэрхүү кофег уудаг. Энэ зуур И Чан дахин нэг зураг авалтаа дуусгаад өөрийг нь завгүй байх үед хэн нэгэн тосон эсгийг ажилтнаасаа лавлах боловч ажилтан нь үгүй гэж товчхон хариулдаг. Буцаад Апелло компани дээр Каны багийн ахлагч түүний кофе ууж байгааг анзаараад ихэд гайхдаг. Учир нь тэрээр урд нь хизээж кофе уудаггүй байсан юм. Тэрээр Канаас яагаад өнөөдөр кофе ууж байгааг нь асуух боловч Кан асуултанд нь хариулахын оронд Дарам ажилдаа хэр байгаад зөрүүлж асуудаг. Багийн ахлагч инээмсэлэн Дарам үргэлж цовлог байдаг бөгөөд маш шаргуу ажиллаж байгаа хэмээн магтдаг. Хожим нь Дармыг оффист ирэх үед туслах менежер түүнээс нэгэн чухал төслийн файлыг нэгтэг. Дарам компьютерээ шалгаж үзэхэд бүхэл бүтэн төсөл нь тэр жигтэй алга болсонд маш ихээр цочирддаг. Хийсүү түүнд маргааш танилцуулга хийх хуваартай тул өнөөдөр ажил тарахаас өмнө бэлэн болсон файлыг заавал явуулах ёстойг хатуу анхааруулна. Төсөл хэрхэн алга босонд бүрэн төөрөлдсөн Дарим шүнийг нойргүй өнгөрөөж бүх зүйлийг эхнээс нь дахин хийж дуусгадаг. Эцэст нь нэг юм дуусгаад тэрээр гэрлүүгээ галт тэргээр буцах зандаа яг юу тохиолдсон байж болох талаар эргцүүлэн боддог. Тэгтэл туслах менежер Хийсүү өмнө нь түүний ширээний ойролцоо зогсож байсныг гинтхэн сандаг. Тэр үед Хийсүү зүгээр л нэг зүйл авах гэж ирсэн хэмээн хэлж байсан аж. Даримд энэ үйлдэл нь сэжигтэй санагдсан хэдий ч баттай нотлох баримтгүйгээр түүнийг буруутгахгүй байхаар шийддэг.
Хожим нь гарт ирнээс буух үед гадаа ширүүн бороо орж байгааг тэр анзаардаг. Хэдхэн хормын дараа Кан шүхэр барьсаар гинтхэн гараад ирдэг. Тэд нэг хороололд амьдардаг тул Кан түүнийг гэрт нь хүргэж өгье гэж санал болгодог. Тэд нэг шүхрэн доор хамтдаа алхах бөгөөд замдаа халуухан яриа өрнөөсээр алхдаг. Өөртөө ч анзааралгүй явсаар тэд хэдийнэ дайрмын гэрийн гадаа ирцгэн. Дайран баяртай гэж хэлээд цааш эргээд алхдаг. Яг тэр мөчид ардаас нь хурд хэтрүүлсэн мотоцикл Каныг чирлэн гинтхэн тавхиж ирдэг. Үүнийг анзаарсан дайрам зүүн цогингоороо Каныг шүүрэн авч замаас холдуулж амждаг. Үүний улмаас тэд бие биетэйгээ маш ойрхон наалдан зогсоход хүрдэг. Хэдэн секундын турш тэдний хинэн ч ганц үг ганхихгүй бөгөөд зүгээр л бие биеийнхээ нүд рүү ширтэгцдэг. Энэхүү сэтгэл хөдлөх мөчөөр 2 дугаар анги маань дууслаа. За бичлэг маань таалагдаж дараагийн хэсгийг үзхийг хүсвэл комент бичиж сувгтаа subscribe хийгээрэй.